За та бүгдээ дараагийн гайхалтай сайхан өдрийн мэндийг хүргэе. Шинэ дэлхий дэх 5D хэмжээсдэг шинэ өдрийн мэндийг та бүгдээ хүргэе. Тэгээд өнөөдөр үнэхээр гайхалтай өдөр байна. Дулаахан энд 20 градустай. Тэгээд далайн ариг дээр ийм байгальтай байгаа үед бол үнэхээр талархахгүй байхын аргагүй. Баяр баясгалаар дүүрэн байхгүй байхын аргагүй. Тэгээд ийм байгаад байгаа болохоор ингээд бусдад ингээд өөрийнхөө олж мэдсэн зүйлүүдийн чухал мэдээллүүдийг бусдад хуваалцахыг хүсэж байгаа. Тэр хүсэл маань улам илүү ингээд оргилж байгаа. Гой гой зүйлүүдийг хийж бүтээх хүсэл төрж байна. Санаанууд орж ирж байна. Энэ байдлууд би үнэхээр их гоё талархалтай байна. Өөрийнхөө одоо дээд биедээ талархаж байна. Надтай ингээ гой холбоотойгаа намайг ингээд миний амьдралаар удирдан чиглүүлэн авч явж байгаад би маш их баяртай байгаа. За өнөөдөр болохоор би та нартайгаа юуны талаар ярих гэсэн бэ гэх юм бол ямар хүмүүс 5D хэмжээс рүү орч чадахгүй вэ гэдэг талаар тодорхой бас ойлголтыг өгөхийг хүсэж байна. За тхийн тулд эхлээд 5D хэмжээс гэж одоо ямар хэмжээсийг яриад байна. Одоо сүүлийн үед хүмүүсүүд болохоор ингээд манай дэлхий шин дэлхий рүү орж байгаа, шин дэлхий болж байгаа тий 5D хэмжээс бол шин дэлхий гэж яриад байгаа тийм ээ. За 5D хэмжээс маань шин дэлхий. Тэгээд өмнө нь болохоор хүмүүст өгөөдөөс ойлголтууд нь болохоор ингээд нэг өөр 5D хэмжээс рүү орсон хүмүүсүүдийг болохоор нэг өөр гариг руу зөөгөөд тий шал өөр дэлхий рүү аваачих юм шиг ойлголтууд өгөөдөөсөн. Тэр бол биш. Хүмүүс болохоор тэр шин дэлхийг өөрийнхөө дотоод ертөнцийн бий болгож бүрдүүлэх ёстой. Тэгээд дотоод ертөнцийн одоо тэр гоё шин дэлхий 5D хэмжээсийн өндөр энергийг өөртөө бүрдүүлж чадсан хүмүүсийн гаднах орчин, гаднах амьдрал нь ингээд дагаад өөрчлөгдөн гэсэн үг. Учир нь гэвэл бүх зүйл бол энерги тийм ээ. Тэгээд та өөрийнхөө амьдралыг ингээд ажиглаж харж болно. Таны амьдрал одоо асуудлаар дүүрэн, хил амаар дүүрэн ч юм уу те. Зовлон зүтгүүрээр дүүрэн ингээд өөр амар уур уцаартай ингээд сэтгэл хангалуун бус бүтэж байгаа зүйлүүд байхгүй байгаа бол та өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгөгээд хараарай. Яг тэгвэл бүх зүйлүүд бидний дотоод ертөнцөөс эхэлдэг. Бид нар хэвээ дотоод ертөнцтэй ингээд өөртөө амар амгалан аз жаргал бүтээлч байдал шудраг зөв ертөнцийг бүтээж чадах юм бол гаднах ертөнцийн маань ингээд угаасаа дагаад өөрчлөгддөг. Бид нар болж бүтгүү хүмүүсүүдээс угаасаа ингээд энерги тархаа болоод салдаг. Болж бүтгүү газруудаас угаасаа ингээд таарахгүй байгаа гэдгийг ойлгоод явдаг. Амьдрах хотоо сольдог, орон гэрээ сольдог ч юм уу те. За цаашлаад найз нөхөрлөж байгаа хүмүүсүүдээ өөртөл ингээд солих ч юм уу те. Хамт олноо солих, хийж байгаа ажлаа солих гэдэг ингээд бидний өөрчлөлтүүд гадна ертөнцид эхэлдэг байгаа. За хамгийн чухал зүйл бол тэр өөрчлөлт бол дотоод ертөнцөөс эхэлдэг байгаа. За ямар хүмүүсүүд 5D ертөнцөд орч чадахгүй вэ? За 5D ертөнц гэж яг ямар хэмжээсийг яриад байна те шинэ ертөнц, шинэ дэлхий гэж одоо яг юу яриад байна гэх юм бол 5D ертөнц бол маш өндөр энергитэй. Тэгээ тэнд болохоор зөвхөн эерэг энергиуд орно гэсэн үг. Тэгэхээр эерэг энергиуд гэхээр юу гэх вэ? Хамгийн хүчтэй энергиудын нэг бол хайр ба. За хайр гэхээр бид нар ингээл нэг тийм хайр сэтгэл ингээл хин нэгэнд хайртай дуртай болох талаар ойлгоод байдаг. Тэр бол нэг хэсэг ойлголт нь. Хайр бол маш том олон утгатай. За гэр бүлийн хайр, гэр бүлийнхээ хайрлах хайр, найз нөхдөд хайрлах хайр, за мэдээж хааны ижил хайрлах хайр гэл те. За тэгээд цаашлаад ингээд байгаль дэлхийгээ хайрлах хайр, те ингээд бүр нөхцөлгүй хайрлах хайр ингээд бүр бүх зүйлийг ингээл гоё хайрлаж хүндэлдэг тийм хайрыг өөртөө бүтээх гэсэн үг. За энэ бол маш өндөр энергиудын тоонд ордог. Тэгээд энэ энергийг өөртөө бүтээнэ гэдэг бодол хүнээс маш их хичээл хөдөлмөр зүтгэлийг шаарддаг. За хайрыг өөртөө бүтээхийн тулд хүн яг зоригтой болох хэрэгтэй. Тэгээд шудраг үнний талд зогсож эхлэх хэрэгтэй. Өөртөө үнэнч болох хэрэгтэй. Өөртөө үнэнч хүн, зарчимтай хүн тий бусдад ч гэсэн илүү үнэнч шудраг хандаж эхэлдэг байгаа. За тийм болохоор 5D хэмжээс бол маш өндөр энерги. Тэнд бол хамгийн өндөр цэвэр энергитэй хүмүүс л орно гэсэн үг.
За 5D ертөнцийн талаар би бас тодорхой мэдээлэл дараагийн имчилгээр өгнө. За ямар хүмүүс орч чадахгүй гэдэг талаар өнөөдөр имчилгээр ярих гэж байгаа. Ямар хүмүүсд орч чадахгүй гэвэл өөр өөр ажиллах, өөрийгөө өөрчлөх хүсэлгүй, сонирхолгүй байгаа хүмүүсд бол яавч орч чадахгүй. Бүхий л зүйлүүдээр бусад хүмүүсүүдийг амьдралыг дандаа буруутгах гэдэгтэй ингээл бусад хүмүүс л болохгүй байгаа болохоор ингээ миний амьдрал хэцүү байна ч юм уу те. Тэгсэн хэрнээсээ өөртөө ерөөсө хэр наадгүй. Би миний л зөв та нарын л буруу гэж явдаг хүмүүс болвол те. За тэгээд шудраг бус үнэнч биш дандаа тийм буруу зүйлүүдийг хийж явдаг тийм ээ. Ёс суртахуунгүй. За тэгээд бусдыг үзий яддаг, өөрийгөө үзий яддаг, маш их гомдолт хийдэг, харуулсалт хийж явдаг. Тэгээ юуг ч чөлөөлж тавьж явах сонирхолгүй. Айгүй их эго өндөртэй. Тэгээ ерөөсөө эерэг байдлыг үгүйсгдэг. Одоо нэг үгээр хэлбэл одоо сүрэг нэг эрчмээр цэнэглэгдэж явдаг. Тэр байдалтай л байх дуртай. Тийм хүмүүсүүд бол одоо 5D ертөнц рүү орч чадахгүй. Тэгээ өмнө миний хэлсэнчлэн бол энэ дэлхийд дэх олон сүнснүүд бас 5D ертөнц рүү энэ амьдралд орохгүй гэж шийдсэн байгаа. Тийм болохоор хүн болгоны ингээл манай дэлхий чи өөрчлөгдөж штэ, гоё болж штэ, удахгүй ингээд 5D ертөнцид орохоор ингээд бидний амьдрал айгүй гоё болно. Тэнд ингээд гоё эрүүл амартай аз жаргал, эд баялаг бүхий л зүйлүүдээр юм хангалуун юм эерэг бид нар дэлхийр л орох гэдэг штэ. Та нар ингээ өөрчлөөч гэх шаардлага ерөөсөй байхгүй. Яагаад гэвэл бид нар энэ амьдралд ирэхээс өмнө яг энэ амьдралд ямар сонголт хийхээ гэдгээ шийдчихсэн байгаа манаас бидний сүнснүүд. Тийм болохоор угаасаа төрхөөс өмнө сонголтоо хийчихсэн байгаа сүнснүүд одоо шинэ ертөнц рүү, шинэ дэлхий рүү, 5D хэмжээс рүү орох сүнснүүд бол угаасаа сүнснүүдэн цаанаас нь ингээд өөртөө тохио өгөөд ингээд сэтгэл санааг нь тайван байлгахгүй тий ингээд бүр өөрийнхөө өөрчлөлтийг нь авчрах гад өөрийнх нь амьдралыг өөрчлөх гээд эрэг болох гээд ингээд сэтгэлийг нь тайван байлгахгүй байгаад байгаа. Тэгээ тийм болохоор сөрөг байдлаасаа гарч чадахгүй хүмүүсүүд бол шинэ дэлхий бодлох гайхалтай 5D рүү орох боломж авахгүй. За энэ мэдлэг та нарт хэрэг болсон бол цааш нь хэрэгтэй хүмүүст нь дамжуулаарай. Тэгээд миний чаналыг бас subscribe хийгээрэй. Сэтгэлдээ бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.